гэж одоо ингэ хардаа. Бид 7 хоногийн аяллаа ингэж эхлүүлсэн байдаг юм. 8 цагийн турш Улаанбаатараас Стамбул руу нисээд дахиад орон нутгийн дамжин суух нислэгээр Анталия орсон. Бас л хөөрхөн ядардаг юм байна лээ. Нийт нислэг нь 9 цаг, автобусанд суусан цагаа бодвол 1 цаг, тэгээд онгоцны буудлын дээр нөгөө нислэг хүлээсэн цаг гэвэл 5 цаг. Бараг хагас өдөр шахуу аяллаа марктай байсан гэсэн үг. Энэ бол онгоцны буудлыг харуулж байгаа дүр зураглал байна. Та нарт энэ дээр ямар санагддаг вэ? Хүзүүгээрээ ингэж хийдэг дэр. Надад амар тухтай юм шиг, эсвэл нэг амар тухгүй юм шиг амар сонирн мэдрэмж өгөөд байсан. Angry Birds after a long time гэж шүү. Энэ анх удаа би задгаа талбайд шууд буудаг онгоцон сууж үтсэн. Амар сонирхолтой яг кинонд тоглож байгаа юм шиг өөрийгөө мэдэрсэн. Агаараа тавчтай. Сая би басанаас пул гадаа идэх задгаа пул тороо. Тэгээд амар дэлбэрсэн зэ миний ус бүр амар болсон. Тэгээд одоо хүндрэлт ороод байж байна. Миний эмэг болохоор цэцэгтэй. Энэ болохоор би өөрөө хийсэн зүйлт. Тэгээд авчаар маань хаш шавгатай. Уруулаа бодгоо. Туркэд 2 хоногийн өмнөх орой ирсэн ахгүй юу? Амар удаан цаг 8 цаг нисэж Стамбулд ирснээр тэндээсээ дахиад онгоцоо бараг 4-5 цаг хүлээгээд тэгээд 1 цагийн турш Анталиаар ниссэн. Одоо би Анталиад байгаа хгүй юу? Тэгээд Анталиада дахиад 1 цагийн турш автобусанд суугаад буудалд ирж байгаа. Тэгээд буудалд орой хаалт дээр идчихэд тэгээд өчигдөр болохоор аяллаа эхний өдөр автобустай баахан гадуур амар хэрэггүй газар юу нэг явсан. Тэгээд оройн буудалд ирчээд өнөөдөр бол сайхан буудалд амжиг. Буудлынхын бүх хоолн буфет бүгд өнгөө. Тэгээ гадуур байж зарж байгаа. Гадуур байгаа зарим уухан энэ бүгдээр өнгөө заяа. Амар олон пүлтэй. Тэгээд анх удаа сая пүл орсон амар гоё яасан. Тэгээд сая өдрийн хоол идчихэд буцаа дахиад солиод арай өөр газрын пүл орё гэж бодож байна. Тэгээд одоо манай ард балкон дээрээс харагдсан заяа. Amen. Oh. Арта. Яа амар гоё. Дал мод нь амар гоё байгаа зү. Яг одоо яг би байшин мод харагдаж байна. За тэгээд автобусаа илүү дутуу. Don't you know that all that I need is your body next to me on rainy days? Just need your Нөдөр Нөдөржөнгөө ингээд усан тавлсан ахгүй юу? Бараг 11 цагаас хойш одоо 5 хүртэл тэгээ өдрийн хоолоо хасаад байн усан дэсэн ахгүй юу? Манайсаа ялгаж чадхаар төрсөн. Тэгсэн чинь борлоо. Тэгснэ ингээд сэх бүр миний над жоохон бүтгэн сэхвэдээс ахад чинь одоо ингэ хардаа гээд бүр амар тод болцсон. Сэх гэдэг чинь ийм амархан тод болдог ил байсан байна. Одоо л мэдлээ. Одоо оройны хоолтой орно. Ах одоо өдөржөнгөө усан нүүж үзсэн гадаа наранд бүр заяа. Одоо миний энэ чихэнд нэг ус орсон байгаа л гаргаж чадахгүй. Хөнгөрөө. За тэгээ замынхаа хоёр талыг анзаараад ингэ явах юм бол бас адилхан ингэ алтан гоо.
Харин TV бас харсан. Тэр. Болгоны сууд. Walking to the market, strolling hand in hand, exchanging letters. Бас нэг зүйл хэлэхэд одоогийн байдлаар дэлхийд бүтгэгдсэн When we are together, we always have fun. Throughout the day, I do anything to get your attention. Ваа, ямар амар ихсэн аа. Тасч. Where we fall in love. I don't know what I would do without you, because Одоо hot air balloon сууж үзэж байна. Гэс босоод нүр амаа будаад өсөж байхаас ихсгэр. Гадаа хэмээн хар. Буудлын гадаа. Гадаа ч юм биш л юм да. Өчтөр шөнө амгаа яадсан. Энэ бүр яг Монголын цагаартай амар адилхан байна зэ. Айгуу сэрүүхэн хуурай. Тэгээ бүр савцтай байгаа. Can't imagine living life if we were to go separate ways. 'Cause with you I feel how far we go. Don't you know that all that I need is your body next to me on rainy days. Just need your company, don't need too much, just your simple